Сайн байцгаана уу? Мөнхөө байна. 2025 оны 12 сарын 30 ээж автайгаа гуруулаа хамт Улаанбаатарын зүг хөдөлж байна. За тэгээд Улаанбаатар явах замд юу эсэг их вэ? Ээж бит хоёр буу халаад ааваар цуцсан. Тэгээд зөндөө юм яриад ээжтэйгээ цагийг сайхан өнгөрүүлсэн. Ээжтэйгээ мөн аавтайгаа аав ээжтэйгээ хамт анх удаа юм холын замд гарч байгаа учраас их хариуцлагатай ажиллалаа. Тэгээд аав ээжигээ хажуудаа суулгаад ингээд хамт явхаар нэг тийм амар гоё мэдрэмж авсан. Ямар мэдрэмж вэ гэхээр би том болж байгаа. Би илүү хариуцлагатай энэ хайртай хүмүүсийнхаа төлөө ямар их хариуцлага бүрж байгаа лээ гэдгийг ингээд айгүй ухаарсан. Гоё цаг мөчүүд өнгөрлөө. Тэгээд ээж аав маань ямар гоё сэтгэлтэй, ямар гоё зөвлөгөө өгдөг, ямар гоё хүмүүс вэ гэдгийг нь улам мэдэрч улам хайрлсан гоё жилээлаа. Тэгээд ээж аав хоёртоо маш их хайртай. Тэгээд ээж аав хоёрынхоо төлөө, ээж аав минь миний төлөө тэгээд үргэлж гоё ингээд хайрладагт нь маш их баярлдаг шүү. Ээж аав хоёр маань энэ бичлэгийг угаасаа үзнэ. Тийм учраас гоё ээж аав хоёртоо маш их хайртай шүү. Энэ 2025 онд охиндоо байнга тусалж охиныхоо ард бат зогсож охиныгоо үргэлж нэмждэгт баярлдаг шүү. Ээж аав хоёроо хайртай шүү. Тэгээ мөн гэр бүлийнхаа эгчтэй бас хайртай шүү. Мөн хөөрхөн ахтаа бас хайртай шүү. Агаа бас хөөрхөн дүү нартаа хайртай шүү. Хөөрхөн шав нартаа тэгээд хайртай шүү. 2025 онд үр бүтээлтэй сайхан өнгөрлөө. Одоо 2026 онд бөөндөө гоё жилийг өнгөрүүлнэ шүү гэж уриалмаар байна. Нэрийг гинэт хотоор холсон шалтгаан маань гэвэл би эмнэлгээс гараад тэгээд гэр бүлээрээ ярилцаад манай дүү маань Солонгосоос ирж байгаа. Тэгээд дүүгээ Солонгосоос ирж яхад нь тосч авмаа санагдаад нэг тийм гоё мэдрэмж дүүгээ Солонгос явсан гэж бодохоор хайр урээл нэг тийм амар гоё мэдрэмж авсан учраас дүүрүүгээ л явахгүй болохгүй санагдаад эмдэг твтгийнхаа өмнөөс л ярьж эхэлж ирсэн. Би дүүрүүгээ очино гэд ярьж ирсэн. Тэгээд бүх зүйлийг цаанаасаа тохироод жолоо барих боломж гараа. Дээрээс нь яасан бах нь эмнэлгээс гарах хугацаа маань бас яг таараа. Тэгээд дүү маань 31-ний шөнө ирнэ. Тэгээ онгоцны бодол дээр аав ээж бид гурав тэгээ дүүтэйгээ хамт шинэ жилийн оноо гаргах байгаа. 26 ондоо гоё онгоцны бодол дээр оноо гаргаад тэгээ дээрээс нь тийм бэлгшээлтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ маань болохоор юу гэдэг лээ онгоцны бодол дээр гаргахаар дараа жил 26 ондоо магадгүй онгоцоор нисээд хааны тийшээ аль нэг гоё улс руугаа аялах байх эсвэл сурах байх гэж би маш их одоо мөрөөдөж байгаа. Тэгээ тийм учраас тэр мөрөөдөл маань биелэх байх гэсэн хүслээр тэгээ дээрээс нь хайртай дүүгээ Солонгосоос ирж байгаа учраас тосч авах зорилготойгоор ингээд ээж аав бид гурав аян замыг маш сайхан даваад гараад ирсэн байгаа. Тэгээ аян замдаа маш сайн явж гаад тэгээд гэртээ орой 11 өнгөрөөгөөд гэртээ очсон байгаа. Тэгээд сайхан байна. Энэ 25 он маш гоё байлаа. Одоо 26 онд ураад өгнөө. Тэгээ хөөрхөн шав нартаа бас хайртай шүү. Багш нь илүү хичээнэ. Тэгээ та нар манаас хичээгээрээ. Бас шав нараа ингээ бодоод идэв шүү. Аюу хөөрхөн. За баяртай. Тэгээ миний бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. хайртай шүү. Манайхаа намайг дэмжээрэй. 여러분 새해 복 많이 받으세요. манай гэр бүлийн зүгээс шинэ оны мэнд хүргэе. баяртай.